Өдрийн төргийн үзэгчдэд төв зэг зочны цаг хөтөлбөр эхэлж байна. Манай энэ удаагийн дугаараар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш докторант Батуйнгоо оролцож байна. За бидний ярилцах сэдэв бол мэрэгжил сонголт ба бие хүний сэтгэл зүйн онцлог байгаа. За мэрэгжил сонгох юу нь яагаад чухал байдгийг бэ? Мэрэгжлээ зөв болон буруу сонгосноос үүдэн гардаг даваа болон сул талын талаар та яриач. За баярлалаа. За тэгэхээр мэрэгжил сонголт гэдэг бол мэдээж хэрэг одоо хүний амьдралын ирээдүг шийдэж байгаа тий. За ялангуяа одоо ирээдүйн карьер, за санхүү, гэр бүлийн байдал гих мэтчлэн маш олон асуудлыг шийдвэр гаргах одоо юм чухал үйл ажиллагаа байдаг. За тэгэхээр энэ нөгөө мэрэгжил сонгох ирээдүйд ямар хүн болох вэ гэдгээ шийднэ гэдэг маань насны үеичлийн хувьд аваад үзэх юм бол ерөөхдөө юм бидний сайн мэдгээр шилжилтийн үе буюу өсвөр насн дээр за бүр ойртуулах юм бол одоо ахлах ангийнхны хувьд бол энэ амьдралынх нь маш чухал шийдвэр сонголт байж байдаг. За тэгэхээр яг нөгөө сэтгэл судлалын шинжилгээ ухааны хувьд ч юм аваад үзэх юм бол мэрэгжил мэрэгжил сонголт маань хизээ эхэлдэг вэ гэхээр ер нь яг ийм тэдийн үед эхлээд эдийн үед дуусна гэдэг юм хугацаа бол мэдээж байхгүй. Одоо жишээ нь хүүхэд наснаас эхэлж болно гэсэн үг. За гэхдээ одоо жишээ нь бага насны хүүхдүүдийн хувьд бол одоо сэтгүүн чадварын хувьд илүү ийм ургуулах, төсөөлөх одоо чадвар нь илүү хөгжиж идэг учраас магадгүй эмчийг харах ч юм уу, цагтааг харах ч юм уу, зөвхөн харагдаж байгаа байдлаар нь төсөөлөд гоё юм байна гэдэг энэ одоо ойлголтын хүрээнд бол ирээдүйд би цагтаа болно, нэмж болно гэх мэтчлэн байдлаар шийддэг. За тэгээд ерөнхий одоо юу гэдэг нь сургуулийн насанд ороод, дунд насанд ороод ирэхээр хүүхдүүд маань илүү альва зүйлийг бодтоор харж эхэлдэг учраас нөгөө тухайн багада бодож исэн мэрэгжил нь одоо жишээ нь ирээдүйд ямар байх вэ? За бүр наад захын одоо цалин үйлсний хувьд хэд байх юм ч юм уу те тухайн мэрэгжил маань яг одоо юу гэдэг нэг 2030 онд гэдэг ч юм уу эрэлттэй байх уу гэх мэтчлэн энэ нөхцлүүдийг харгалзаж авч үзээд байгаа. За гэтэл яг нөгөө мэрэгжил сонголтын тэр нөгөө суур үндсэнд бол тухайн мэрэгжил эрэлттэй байх уу, аль эсвэл одоо нийгэмдэр хэрэгцээтэй цалин үйлс нь хэд байхын гэхээсээ илүүтэйгээр яг тэр мэрэгжлийг сонгож байгаа хүний маань сэтгэл зүйн одоо онцлог, зан төлөвийн онцлогт нь бас таарах уу гэдэг нь одоо чухал байдаг. Тэгэхээр ихэнх одоо маш олон судалгаануудыг аваад үзэхээр Монголд хийгдсэн ч гэсэн судалгаануудыг аваад үзэхээр ихтэй сургуульд суралцж байгаа оюутнуудын ерөнхийдөө 50% нь сонгосон мэрэгжилтэй одоо юм дургу байгаа гэсэн юм үр дүнгууд бас харагдаж байдаг. Тэгэхээр нөгөө мэрэгжил сонголт гэдэг маань тухайн мэрэгжил тухайн хүний өөрийнх нь яг тэр сэтгэл зүйн онцлог таарж байгаа юу одоо гэдгээс ер нь бол хамаарч хичээлдээ дуртай байх, их сургуулийн амьдралдаа идэвхтэй оролцох те за тэгээд тухайн мэрэгжлийнхаа үн цэнийг ойлгох гэдэг ийм асуудлууд ер нь бол гарч ирж байгаа. За тэгээд мэрэгжил сонголтоо буруу хийж байгаа одоо тэр нөхцөл байдлууд нь бол маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. За мэдээж хэрэг мэрэгжлээ буруу сонгоцсон өөртөө тохироогүй те. За сонирхолгүйч байд юм уу ийм мэрэгжлэр суралцах хугацаанд бол жишээ нь оюутан болж ирээд их сургуулийн амьдралын хувьд бол ерөнхийдөө хичээлүүд нь сонирхолгүй те. Юуны төлөө сурж байгаа гэдгийг ойлгохгүй байх ч юм уу ийм сул талууд гардаг. Нөгөө талдаа сураад төгссөний дараа ажлын байран дээр яг нөгөө өөрийнх нь сэтгэл зүйн онцлогт, бие хүний онцлогт нь таараагүй байгаа учраас одоо жишээ нь магадгүй хамгийн нийтлэг мэддэг хүмүүсийг одоо интроверт, экстраверт гэдэг хоёр хэв шинжид хуваагаад байгаа тийм. Гэтэл нөгөө хүн маань өөрөө интроверт хэв шинжийн хүн байгаа тохиолдолд маш одоо юу гэдэг юм давтамжтайгаар хүмүүстэй харилцдаг ч юм уу, аль эсвэл юм шинийг санаачлах, бодох, бүтээх одоо жишээ нь маркетингийн менежер ч юм уу болцсон байх юм бол уул хүнийх нь нөгөө сэтгэл зүйн онцлогт ийм өгөгдөл байхгүй яг чадваруудыг бол суулгаж болох ч гэсэн одоо жишээ нь нэг удаа бол ингээд олон хүнтэй харилцаад явхад асуудалгүй 2 дахь 3 дахь гэдэг ингээд давтамжууд ихсээд ирэхээр тухайн ажлаасаа нөгөө стресстэй юм нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр мэрэгжлээ өөрийнхөө сэтгэл зүйн онцлог, сонирхол, авьяас чадварт одоо нийцүүлж сонгоогүйгээс болоод ерөнхийдөө ажлын байран дээр одоо стресстэх за цаашлаад яг энэ орчин үед хамгийн яригдж байгаа одоо нөө burnout буюу ажлаас ашрах хам шинжид өртөх. За тэгээд ажлаасаа гарах те. За ажлаасаа гарснаар стресснээр магадгүй нөгөө амьдралын утга учраа алдах, амьдралын чанар нь буурах гэх мэтчлийн ийм маш олон сөрөг зүйлүүд байж байгаа. За мэдээч хэрэг мэрэгжлээ зөв сонгоцсон байгаагийн давуу тал бол одоо эдгээрийн эсрэг буюу те одоо оюутны амьдрал дээр бол идэвхтэй. За тэгээд ажлын байран дээр бол яг нөгөө өөрийнхөө онцлогт таарсан энэ зүйлийг хийж байгаа учраас ерөөхдөө сэтгэл ханамжтай амьдралын чанар бол одоо өндөр байдаг ч юм уу ийм давуу талууд бол үүсч болно гэсэн үг.
Мэргэжлийн хэв шинжүүдийн ялгааг тайлбарлавал ер нь ямар хувь байдаг вэ? Та энэ талаар яриач. За тэгэхээр нөгөө мэрэгжил сонголт гэд тэгэхээр хүүхдүүд маань яг ямар мэрэгжил вэ гэдэг дээр ер нь бол илүү төвлөрч идэг. За тэгээ яг нөгөө энэ мэрэгжил сонголтын хэв шинжүүдийг тодорхойлдог маш олон одоо эрдэмтэд судлаачдын гаргасан асуулга, тестүүд байдаг. За яг бидний хувьд за ялангуяа одоо юу гэдэг манай улсын хувьд ч юм уу яг энэ мэрэгжил сонголтын дээр ашиглагдж байгаа маш олон тестүүдээс хамгийн өргөн нийтлэг хэрэглэгддэг нь хоолндын тест гэдээ байгаа. Тэгэхээр энэ мэрэгжлийн хэв шинж гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр яг одоо нэг бүлэг ийм мэрэгжлүүд ямар хэв шинжид хамаарагдах вэ гэдгийг тодорхойлоод байгаа гэсэн үг. За жишээлх юм бол хоолндын гаргасан одоо асуулгын өрөөнд бол жишээ нь бодит байдлыг эрхэмлэгч хэв шинж гэдэг. За бодит байдлыг эрхэмлэгч хэв шинж гэдэг нь энэгээр тайлбарлах юм бол тухайн хүний хийж байгаа ажил гүйцэтгэл нь гарт баригдаж одоо нүдэнд ил харагдах боломжтой буюу одоо жишээ нь барилгын инженерүүд ч юм уу те яг юм гараар үлдээд тэрнээсээ ямар нэгэн байдлаар сэтгэл ханамж авах боломжтой мэрэгчлүүд гэсэн үг. Тэгэхээр энэ бодит байдлын хэв шинжид бол ихэвчлэн одоо жишээ нь инженерүүд орж ирж болно. За хоёрдугаарт нь судлаач хэв шинж байгаа. За судлаач хэв шинж болохоор ер нь одоо энэ зүйл яагаад ийм байгаа юм бэ гэдэг одоо альва юмс үзэгдлийн логик учир утга учир шалтгааныг одоо юм хайж илрүүлэхийг зорж идэг ийм төрлийн хэв шинж байгаа. За энд болохоор одоо жишээ нь сэтгэл зүйч орж ирж болно. За тэгээд одоо нөгөө яг судалгаа шинжилгээний ажилтан гэх мэтчлэн ийм мэрэгчлүүд бол орж ирж болно гэсэн үг. За мөн уран сайхны хэв шинж буюу энэ дотор болохоор ерөнхийдөө ийм дотоод одоо ийм урлаг, уран сайхны мөн чанар бүхий мэрэгчлүүд буюу дизайнер, загвар өмсгччүүд юм уу. За тэгээд нөгөө урлагийн бүх төрлийн мэрэгчлүүд ерөнхийдөө орж ирнэ гэсэн үг. За гих мэтчлэн байдлаар мэрэгжлийн хэв шинж гэдэг нь яг тухайн одоо мэрэгчлүүд ямар онцлогтой байгаад тухайн мэрэгжлийг эзэмшихийн тулд ямар чадварууд илүү шаардлагатай байгаа юм бэ гэдгийг тодорхойлсон үзүүлэлтүүд гэсэн үг. Мэрэгжил сонгоход анхаарах чухал хүчин зүйлүүдэд юу байдаг вэ? За тийм. За тэгэхээр нөгөө хүүхдүүд ерөнхийдөө одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүд маань мэрэгчлээ сонгохдоо за нэгдүгээрт бол аав ээжийнхээ одоо жишээ нь үгээр ч юм уу явах магадaltaй байдаг. За одоо жишээ нь нийтлэг байдаг ч тийм ээж нь аав нь эмч болох ч байгаа чадаагүй байгаа тохиолдолд хүүхдээ эмч болгоё, эмч болоорой гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө хүүхдийнх нь хүсэл сонирхол тий одоо нөгөө төрөлхийн өгөгдөл сэтгэл зүйн онцлог нь эмч болоход тохирох уу гэдгийг ер нь бол харгалзаж үзэхгүйгээр юм тулах байдлаас болоод эцэг эхийнхээ шаардлагын дагуу юм мэрэгчлээ сонгож байгаа тохиолдлууд байна. За хоёрдугаарт нь болохоор яг нөгөө найз нөхдийгөө дагах. Манай найз ийм мэрэгчлээ болох юм чи хоёулаа ингэ явчих гэдэг ч юм уу. За тэгээ гуравдугаарт нь ер нь ямар мэрэгжил одоо ирээдүйд илүү үнцэнтэй болох уу, эрэлттэй болох уу ч юм уу. За аль эсвэл одоо нөгөө цалин өндөртэй байх уу гэх мэтчлэн нөгөө нийгмийн хандлагыг дагах байдлаар мэрэгчлээ сонгож байгаа тохиолдлууд байгаа. За тэгээд бас нэг нөгөө харамсалтай одоо өгдөл нь юу вэ гэхээр жишээлбэл Ешээсээ ерөнхий боловсролын шалгалтын онооноос ерөнхийдөө хамаарад ингээд сургуулаа сонгох ч юм уу мэрэгчлээ сонгох юм хувилбарууд гарч ирээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нөхцлүүд маань ер нь бол дандаа л нөгөө мэрэгжил сонголт буруу сонгож байгаагийн хэлбэрүүд болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ мэрэгжил сонголтыг судалж байгаа энэ талын өгж байгаа одоо мэрэгжилтэн хүмүүсийн хувьд өгдөг хамгийн гол зүйл нь зөвхөн хүүхэд мэрэгчлээ сонгох биш энд одоо ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн анги даасан багш нар тий одоо сургуулийн сэтгэл зүйч нар эцэг их гэсэн одоо ийм гурван талд харилцаа бэж ээж тухайн хүүхэд маань одоо мэрэгчлээ зөв сонгоно гэж үзэж байгаа. За тэгэхээр яг нөгөө мэрэгжил сонгоход нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд буюу сонгохдоо одоо юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээрт тухайн хүүхэд маань би яг юунд сонирхолтой вэ гэдгээ маш сайн мэдэх хэрэгтэй. Одоо жишээлбэл эцэг эхийн зүгээс чинь хүүхдүүдээ багаас нь хэрвээ ажиглаж чадсан бол тэг хүүхдүүд нь өрдөг тоглоомоор тоглох гээд байна уу. За тэгээд ер нь нэг юм илүү унших сонирхол байгаад байна уу. Эсвэл магадгүй одоо зөвхөн компьютерийн ард суугаад байгаа нь тэг ямар нэгэн зүйлийг ингээд ухаж ойлгохгүй суугаад байна уу гэх мэтчлэн байдлаар ажигласны үндсэн дээр хүүхэд маань юунд сонирхолтой вэ гэдгийг бас анзаарах хэрэгтэй. За тэгээд нөгөө хүүхдүүд маань ч гэсэн ер нь одоо юу гэдэг аль болох 5 дугаар ангиасаа ч юм уу те нөгөө сэтгхүүн хөгжлийн хүрээнд энд өөрчлөлт гарч байгаа учраас би ер нь яг юу хийх дуртай вүлээ тэгээ юу сонирхдаг вүлээ гэд өөртөө ерөөхдөө маш сайн ажиллах хэрэгцээ гарч ирдэг. За хоёрдугаарт нь надад яг ямар авиас чадвар байна вэ?
би юунд илүү одоо аль зүйлийг илүү хийж чадаад байна вэ гэдгээ тодорхойлно. За тэгээ 3 дугаарт нь магадгүй ямар нэгэн мэрэгжлийг харсан те одоо жишээ нь багш болно гэж бодсон байгаа тохиолдолд багш болоход яг ямар одоо чадварууд шаардлагатай байдیں۔ Тэдгээр чадварууд нь надад байгаа юу гэдэг тэр нөгөө өөрийнхөө бодит боломжийг нэгсэндээ үнэлэх ёстой гэсэн үг. За тэгээд эцсийн дүндээ би нэг ийм сонирхолтой, ийм авьяас чадвартай хүн юм байна гэдгээ тухайн хүүхдүүд маань өөр дөрөө ажиллаад багшийн тусламжтай, эцэг эхийн тусламжтай харсан байгаа тохиолдолд бол тэгвэл миний яг энэ сонирхол, миний энэ авьяас чадварт ийм мэрэгжлүүд бас тохирох юм байна гэдэг тэр нөгөө мэрэгжлийн онцлогуудыг бас маш сайн судлах хэрэгтэй. Багш болно гэд хардаг. Магадгүй одоо жишээ нь хүүхдүүдийн хувьд багш нь маш гоё үлгэр дуурайл үзүүлсэн хүн байж болно. Тэгээ багшаасаа үлгэр дуурайл аваад багш болно гэж бодчихдог. Гэтэл нөгөө яг багш гэдэг энэ мэрэгжлийн албан тушаалын цаана хийгддэг зүйлүүд нь юу байгаа вэ гэдгийг нөгөө наривчилж олж хардаг. Өөрөөр хэлэх юм бол ийм өнгөн нүдэнд ил харагдаж байгаа байдлыг харцдаг учраас яг нөгөө багш болно гэж сураад төгссөн чинь ажлын байран дээр гарсан чинь төсөөснөөс нь их одоо юу гэдэг хэцүү ч юм уу те хүндрэлтэй зүйл хийдэг байх магадaltaй. Тэгэхээр яг энэ мэрэгжил ажлын байран дээр яг юу хийгээд байдیں۔ Энэ мэрэгжилтэн болохын тулд ямар одоо ийм ур чадваруудыг цаанаас нь одоо тавьж байгаа шаардлагууд нь ямар байгаа юм бэ гэх мэтчлэн яг энэ нөгөө мэрэгжлийнхаа цаад мөн чанарыг ойлгох тал дээр илүү бас судална гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ерөөхдөө яг одоо ихэнх одоо ерөнхий боловсролын сургуулиуд маань сэтгэл зүйчтэй болж байгаа тий. За тэгээ ангийн багш нар нь бас энэ хүүхэд болгонтэй тулж ажиллах гэдэг ийм ажлууд ерөнхийдөө бас чухал байгаа гэсэн үг. За дээрээс нь нөгөө суралцах хэм маяг гэх мэтчлэн маш олон ойлголтууд орж ирээд эцсийн дүндээ хүүхэд маань яг өөрийнхөө сонирхолд нийцсэн чаддаг зүйлээ тодорхойлсон байгаа тохиолдолд энэ хүрээнд нь яригдах боломжтой одоо ямар мэрэгжлүүд байна вэ? Тэдгээрийн цаана яг юу хийгддэг, ямар шаардлага тавигддаг гэдгийг л маш сайн одоо ойлгох, тэгээ өөртөөгөө ажиллах шаардлагатай гэсэн үг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүгээс сурагчдад зориулсан мэрэгжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа яагаад юу нь явуулах болсон юм бэ? Энэ үйл ажиллагааны талаар та яриач. За манай Хүмүүнлэгийн ухааны их сургууль 3 жил одоо ерөнхийдөө энэ мэрэгжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа. За тэгээд сэтгэл судлалын тэнхим маань одоо сургуулийнхаа стратеги зорилгын хүрээнд за мөн түнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхийдөө энэ үйл ажиллагааг бол санаачилж хэрэгжүүлээд одоо багш ажиллагсад за тэгээд эсрэг маркетингийн алба болоод бусад одоо тэнхимүүдийн багш нар маань ерөнхийдөө туслаад энэ үйл ажиллагаа маань амжилттай зохион байгуулагдаж байгаа. За тэгэхээр нөгөө 23 оноос эхэлсэн үйл ажиллагаа буюу яг одоогоор бол өнөөдрийг хүртэлх хугацаанд бол нэг 7000 гаруй ерөнхий боловсролын сургуулийн сурагчид за тэгээд тэр дунд бас тодорхой хувийг бол яг юм насан турш хүмүүс бас эзэлж байгаа. Ирж энэ үйлчлэгийг бол авч байгаа. За тэгээд яагаад хийх болсон шалтгаан нь бол мэдээж хэрэг одоо жишээ нь өөрсдийнхөө оюутнууд дээр ингээд судалгаа хийгээд үзэхээр бас тодорхой хэмжээнд нөгөө хүссэн мэрэгжил нь биш байдаг ч юм уу те эсвэл одоо юу гэдэг нь сургууль дотроо анх орж ирэхдээ одоо жишээ нь сэтгэл судлалаар орж ирчээд тэгээд биш байна гэдгээ ойлгоод жишээ нь бизнесийн удирдлага руу шилждэг ч юм уу ийм нөгөө үр дүнгууд гарсан учраас эргээд энэ хүүхэд маань ерөөхдөө энэ өсвөр наснаасаа эхлээд мэрэгчлээ зөв сонгоод одоо суурэ зөв тавьж байгаа юм бол их чухал зүйл байгаад байна гэд авч үзсэн судалгааны үр дүнгууд гарч ирсэн учраас энэ үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхэлсэн. За тэгээ бас нөгөө мэрэгжил сонголт гэдэг маань ганцхан нөгөө хувь хүний тухайн хувь хүний асуудал биш эцсийн үр дүндээ энэ маань бас нэг улс орны хөгжлийн асуудал болж идэг учраас мэрэгчлээ зөв сонгосон хүн одоо ирээдүйд зөв ажлын байран дээр ажиллах юм боломжийг бүрдүүлнэ гэдэг утгаар эхэлсэн. За тэгээд энэ үйл ажиллагаа маань болохоор ерөнхийдөө эсрэг маркетингийн албатай маань холбогдоод одоо нөгөө хизээ ямар сургууль хэдэн хүүхэд ирэх үү гэдэг ч юм уу ийм мэдээлэл өгсөний үндсэн дээр тухайн хүүхдүүд маань анги даасан багштайгаа эцэг эхтэй гэж юм уу хүрэлцэн ирээд за тэгээ хамгийн нэгдүгээрт бол тестүүдийг бүглэх байгаа. За энэ тестэнд бол нөгөө мэрэгжил сонголтын тест болоод бие хүний сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох энэ хоёр тест байгаа. За тэгээ тестийн хариугаа аваад хүүхдүүд маань ерөөхдөө шууд мэрэгжил сонголтын зөвлөгөөний хэсэг рүү очдог. Тэгэхээр зөвлөгөөн дээр бол багш нар болоод яг энэ сэтгэл судлалын хөтөлбөрөөр суралцж байгаа 4-р курсын оюутнууд маань хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг энэ дээр одоо нөгөө 7000 хүүхэд одоогоор хамрагдсан байгаа. Одоо тэдгээр хүүхдүүдийнхаа өгсөн одоо үр дүн дээр ч юм үндэслээд аваад үзэнгүүт
яг Монголдо сурна гэж байгаа. За тэгээ сүүлийн үеийн одоо өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад бол гадаадд сурна гэж байгаа хүүхдэнтэй ихсдэг ч юм уу тий. За ерөөхдөө нөгөө мэрэгчлээ одоо тал хувийн сонгосон байхад тал хувийн мэдэхгүй байна тий. Яг ямар мэрэгчлэр явахаа мэдэхгүй учраас ирсэн гэх мэтчлэн үр дүнгууд гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө бие хүний онцлогийг тодорхойлох буюу та нээлттэй хүн юм уу, хариуцлагатай хүн юм уу тий. За магадгүй нөгөө хүн болгоны нийтлэг мэддгээр темперамент буюу холерикгүй, флегматгүй гэх мэтчлэн энэ онцлог дээр нь ер нь ямар мэрэгжил тохирдог вэ гэдгийг одоо нөгөө тайлбарлах байдлаар за тэгээ хүүхдүүдийн маань хувьд бас нөгөө зөвлөгч оюутнуудтай тий одоо нөгөө сэтгэл судлалын тэмээ багш нартай бас одоо энэ зөвлөгөөний хэсэг дээр уулзч ярилцахдаа тий ер нь одоо би өөрөө нэг ийм зүйл сонирхоод идгийн за магадгүй нөгөө түрүүний ярьсан жишээ шиг аав ээж маань ийм зүйл хүсээд идгийн тий би одоо яг яах нь зөв юм болоо гэх мэтчлэн ийм асуултуудыг тавьдаг. За тэгэхээр нөгөө энэ үйл ажиллагаа явагдсанараа ерөнхийдөө яг ерөнхий улс сурлын сургуульд суралцж байгаа нөхөр насны хүүхдүүдийн хувьд нэгдүгээрт бол сэтгэл зүйн онцлогоо таниад хоёрдугаарт энэ онцлогт нь таарах одоо ямар мэрэгжлийн хүрээ байна вэ гэдгийг ер нь бол тодорхойлж өгснөрөө хүүхдүүдэд маань ямар сургуульд орох уу те ямар мэрэгжил сонгох уу энэ мэрэгжил нь яг ямар онцлогтой юм гэдэг тэр мэдээллүүдийг өгж байгаагаар ерөнхий давуу талтай болж эхэлж байгаа гэсэн үг. Мэргэжил сонголтын тестийн үр дүн ер нь бодит байдал практик дээр хэр нийцтэй байгаа вэ? За мэдээч хэрэг тестийг ашиглана гэдэг маань юу гэдэг зохиогч тухайн тестийг одоо жишээлбэл Монголын судлаачид маань гаргаад ирж байгаа хувилбарууд байгаа. За эсвэл нөгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа тестүүдийг бид нар авч ашигладаг. За гэхдээ олон улсад буюу одоо жишээ нь англи хэл дээр байгаа ч юм уу одоо герман, орос хэл дээр байгаа, гадны хэл дээр байгаа тестийг орчуулад шууд нөгөө хэрэгжилж болдоггүй. Өөрөөр хэлэх юм бол тухайн одоо жишээ нь англи дээр байгаа тест маань тухайн одоо нөгөө соёлын онцлог дээрээ таарсан юм уу өгүүлбэртэй байдаг учраас яг тухайн тестийг бол Монгол хэлэнд одоо юу гэдэг Монгол соёлын онцлогт хөрвүүлж буулгаад одоо ийм найдвартай байна гэдэг энэ хэмжилтийн үзүүлэлтүүдийг хийсний дараагаар ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө өсвөр насны хүүхдүүд маань уншаад ойлгох уу тий хоёрдугаарт нь энэ Монгол хүнд одоо үг өгүүлбэр нь Монгол хэлний найруулга талаасаа таарч байгаа юу гэдэг тэр онцлогуудыг бүгднийг хэмжиж үзсний дараагаар тухайн тестийг хэрэгэлдэг. За тэгээ яг одоогоор төвүүд дээр ерөнхий улс сурлын сургуулийн сэтгэл зүйчдийн хэрэгжилж байгаа ер нь ийм тестүүд маань дандаа монгол хэл дээр соёлын онцлогт бол нийцсэн ийм тестүүд байж байгаа. За манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Төв зэг зочны цаг хөтөлбөр өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш докторант Батуян оролцлоо.